Зэвцхан тэгэхээр боксерын дараагийн порт ороход бэлэмсэн байна. Бичлэг хэлхээс өмнө дардаг зүйлээ дараа. Тэгээ бүр болохгүй бол доорох тосроо дөрж хийж биднийг дэмжээрэй. Тэгснээр яг одоо таны үзэж байгаа контентын чанар болон цааш тастын партийн хоорондох зай улмал багасах юм шүү. Тэгээд энэ бүгдийг ойлгосон бол лайк болон subscribe дараад шууд уул цуврал руу орцгоё. Гэхдээ чи салж хос хийхдээ бэлдсэн дээр баг. Харин нөгөө талд Аарон хүүхдээ унтуулчаад эхнэрийн түн тандахта чи аюулгүй эргэж ирэх ёстой ш. Мэдээж тэгэлгүй байх вэ. Би ялаад эргэж ирнэ. Зөвхөн Эмили та хоёрын төлөө өөр хинийч төлөө биш. Зангстер хүсэн хүлээсэн өдөр ирлээ. Кэт тасалжуулагч Ардан чи байж болох бүх байдлаар бэлдсэн. Одоо л зөвхөн шалгахал үлдлээ. Чамаг ах манай боксing талбад орж ирэхэд хинтч цохиулж болохгүй шүү гэж би хэлсэн байхаа. Чи яах вэ? Би хэрийг хөгжүүлсэн чи хамаагүй. Чиний бие хүнд чинтэй цохилтыг дийлэхгүй. Үүний дээрээс чиний өрсөлдөгч бол Аарон Тайт. Хэрэг тэр ганцал цогж чадах юм бол чи ганцхан ялалтаа алдахгүй. Түүний нудрах чамд хүрэх мөчи чи эмээ алдна. Тэрийг маш сайн санаар. Тэр чамайг алахаас өмнө чи түүнийг ал. Харкайт Кейт олчуулагч хэлэхдээ хэрэв би өгчих юм бол миний гэрт байгаа морийг харж андаарай. За энэ үг нь бүр яг яатсан өгцөн хүний үг ээ те. Хөрх ямар ч амьдралын утга учирхгүй ч байх. За мэдхгүй. Кейт олчуулж болохоор за яах. Өөр хөсөх зүйл байна уу? Гихт нь байхгүй гэж хэлдэг. Зангснер манай Харка стадионд орж ирлээ. Стадионд орж ирвүү буюу үзэгчдийн айхтарыг шууган тайлбарлагчийн сайн байцгаана уу. Дэлхийд дахиндах боксing шүтэн бишрэгтэр байна. Эцэст нь бидний хүссэн хүлээсэн өдөр ирлээ. Дэлхийн хамгийн хүчрэг боксчин үгүй ээ. Өнөөдөр ертөнцийн түүхэнд хамгийн хүчрэг боксчин. Энэ бол хүнд шингийн дэлхийн авраг шалруулах хэмжээний Харкагийн эсрэг Аарон Тайт. Харка болон Аарон дэлхийн хамгийн хүчрэг боксчин гэж нэрлэгддэг. Тэд хин дэлхийн өргөлөөр зогсох бол. Гүн Харка Аарон хоёрын зогсож байгаа байдлыг харсан чинь Аарон ч бүр ямар том бийхтэй хөөр. Аарон дотроо бодохдоо чиний хүснэр болохгүй шүү Кей. Чи насан туршдаа наад хоос нүдтэйгээ Кейн дотор захирдаж амьдрмаар байгаа юм. Чи үлдсэн амьдралаа мангасын хуваар өнгөрөмөр байгаа юм. Чамд хорвоо ертөндөөс мэдэрч үзэгөөр маш олон зүйлс байгаа. Би чамайг аварнаа. Гэж бодсон зэрэгцээд шууд л эхэл гисэн шүүгчийн үгээр Аарон манай хүнд рүү шууд ихний цохилтыг хийгээр дайрдаг. Харка мэдээч үүнээс нь амар хаан гэгч нь бултаад зөрүүлээд цохихт нь за нүүр мүр нь алга болоод хэмтэж бэртэх үедээ гэсэн Аарон бүр яагачгүй байдаг. Тэгээ болоогүй шууд л дайрахт нь Харка арай ч бултаад хойшоо яг зайгаа авч байхад нь ерөөсөө зай өгөхгүй Аарон өргөжлүүлж дайрсаар байдаг. Энэ байдлыг харсан үзэгчид өмнө тайлбарлагч нар нилээн шокнд ордог. Хүлээгээрэй. Аароны бүх цохилтууд үнэхээр хайргасан. Үгээр цохиулах юм бол юу болох гэж үнэхээр гайхаж байна. Гэхдээ Харка бүгдээс нь бултаж байгаа нь үнэхээр гайхалтай. Та нар үүнийг харж байна уу? Өөрсдийн тоглоомын өргөл дээр нь гарсан хоёр боксны дундах ширүүн тулаан болж байна. Зурглал Кейт олчуулагчийг Харкад яг өмнө юу хийсэн талаар гарахад Кейт олчуулагч Харка дандаа анхны бүгээс сүүлчийн удаа тэр чиний бүх зүйлээ зориулах цоргон зөрсөлдөгч юм байх болно. Чиний ганц санаа зовх зүйл бол түүний цохилтын хүч биш ээ. Түүний биеийн бүтц яг л мангас их л гэсэн үг. Түүний спортлог байдал чиний төсөөлөөс тавна. Чи ганцхан секунд төлөө анхаарлаа солиулахад чиний хувьд тоглоом дуусна. Жинхэнэ тэмцээн бэлтгэхээс хамаагүй хэцүү байх болно. Харин Аароны тасалжуулагч болохоор Аарон энэ тэмцээн хинэ нуурын цаг эзэгнэх талаар байх болно. Тийм ээ. Чиний биеийн бүтц хүнийг холгоё. Гэхдээ чиний өрсөлдөгч ч гэсэн ялгаагүй. Түүний цаг хугацаа бусад хүмүүсээс өөр хугацаанд өнгөрдөг мэт. Чи хүртэл түүний хурд удаан хурц байдлыг гүйцэхгүй. Чи Харкаг энгийн цохилтоор ялахгүй. Дараагийн санаа зовх зүйл бол түүний ган төмөр мэт болчихжээ. Түүний бие чиний нүддэг мишок шиг уян хатан байна гэж бодолтгүй шүү. Зүгээр нэг цохилтоор түүнийг хохирол учруулж чадахгүй. Орондоо чиний нүдрэх хохирол амсах байх. За тэгэхээр манай Харкагийн хувьд болохоор Аарон гэдэг чинь зүгээр яг өмнө нь тулж ирсэн өрсөлдөгч дундаас нь ганцхан Харкагаас илүү өрсөлдөгч одоо энэ Аарон гэдэг залуу байхгүй юу? Өргөжлөлөн Аароны тасалжуулагч нь. Гэхдээ чи шийдвэр гаргахгүй бол баталгаатай ялагдана. Тэгэхээр тийм ээ. Энэ тэмцээний төлхөр бол булан. Зангснер Аарон манай хүнийг булан руу шахахаар өргөжлөлн дайрдаг. Мэдээж Харка сохилтууд нь өрчихгүй тул хойшоогоо ухарж булцаар байгаа. Булантай ойртох үед нь Кейт тасалжуулагч энийг анзаарсан байдаг. Харкаг булан шахах гэж оролдоно гэж мэдсэн юм аа.
Тэр Харкагийн биеийн хамгаалтын нэвцэх бодолтой байна. Гэхдээ Аарон түүнийг болон шахах жамжихаас өмнө Харка аль чадхаараа хохирол учруулах хэрэгтэй. Мөн тэгж тэмцээнийг ойлгоно. Яа. Биднийг тэгнэ гэж бодсон уу? Эргээд үйл явдлын тулаан руу шилжихэд Харка өөрийн хүсэлтээр болонд очичихдаг. Үүнийг нь дасгалжуулагч нь гайхаад яагаад тэдний биеийн хэмжээ нь асар том ялгаатай шүү дээ. Хэрвээ авраг урд нь гарч ирэх юм бол тэр яг л хантай дулсан мэт болно. Харка хурдтай байх нь хамаагүй. Зуухтах ямар ч боломж гарахгүй. Тийм байхад чи юу бодод байгаа юм? Кей. 10 дотроо тогтоо. За яах. Үүнийг дуусгацгаая. Би чиний бүх хавиргыг чинь хугалж мэдгч намайг чадхаараа хамгаалаарай. Гэт яг дайрах гэтэл гинтэл Харка Аарон руу 3-4 нүдэнд чарагдахаар цогцолтыг илгээгээд амждаг. Энэ байдлыг нь харсан тайлбарч болохоор та нар саяныхыг харсан уу? Баттай хэлж мэдэхгүй чи хурдан байлаа. Гэхдээ Харка хэд цогох шиг бол. Тэр тийм богинохон хугацаанд яг 3 угсраа цогцолт хийлээ. Угсраа цогцолт байсан аа. Гэхдээ би түүний тэмцээнүүд дээр маш олон удаа хийхийг харсан. Аароныг ухрахаар хэмжээний хүчтэй харагдаагүй те. Арай тэгэхээр тэр хараахан жинхэнэ хүчээ дэлгэхгүй байсан байж. Кэт олчуулагч хүртэл чамаг Харкатад тулрахаас өмнө чи жинхэнэ хүчээ харуулаагүй гэдгийг чи мэдэж байна. Зангстер маань Харкач нь өөрийнхөө нууж байсан хүчийг гаргаад харин Аарон нөгөө талд хүртэл өөрийнхөө нууж байсан жинхэнэ хүчийг гаргаад энэ хоёрын тулаанд нэлээд их хохирол ужрахаар болж байгаа юм шиг байна. Сайн харж үзэн нөх минь. Жинхэнэ мангасыг ингэж удирддаг юм. За энэ хоёр маань хоёр талд нэг битүү балбасаар байдаг. Яг балбагч гэжтэй араас нь хүчтэй цохилтуудыг илгээдэг боловч хинхэндээ жоногдохгүй. Гэхдээ яг байдлыг хараад байхаар Аарон манай хүн рүү дайрах үед нь амар хаан гэгч нь бултаа зөрүүлээд хариу тоглохоо хүчтэй хийдэг ч гэсэн Аарон ч нөгөө ган төмөр шиг хадуу биетэй хүн манай Харкагийн цохилт төдийлө хохирол учруулаагүй юм шиг л харагдаад байдаг. Шүүгч нь хүртэл яг тэр талбайн гол зогсоод гайхчихсан. Би яг энд юу хийж байгаа вүлээ гэд энэ хоёрын тулаанд нь нэлээд шоконд орчихсан байдаг. Ерөнхийдөө бол энэ яг хүний тулаан биш хоёр бангасын тулаан шиг л айхтар л харагдаж байгаа байх л да энэ шүүгчийн хувьд болохоор. Иймэрхүү мөчөөгөө өгөхгүй тулаан үргэлжилсээр бид нар хэдийн 4-р раунд дээр хүрэлцэн гэрсэн гэдгийг мэдж авдаг. Аароны тасалжуулагч дотор одохдоо би Аароныг жинхэнэ чадраа харуулахгүй гэж мэдчихсэн. Ихтэй ийм гайхалтай байна гэж өрөөссөн мэдсэнгүй. Тэр мангас чиг өрсөлдөгч угсраас хөл илгээж явахт нь хөдлөгчгүй. Тийм гайхалтай цогтуудыг араас нь илгээж байж огт ядарсан юм шиг харагдахгүй. Харин ч бүр ирч хүч орж байна. Яаж ийм анатом оршдог байна. Гэхдээ түүний өрсөлдөгч ч гэсэн гайхамар юм. Тэдгээр цогтуудаас болдохын зэрэгцээ хүний нүдгүүц хэрэг хурдтай угсаа цогтуудыг хийж байна. Энгийн бокс ч юм бол энэ цогтууд нь хэдийн ухаан алтна. Яаж ийм спортлог үч чаддаг юм бэ? Би хизээж амьдралдаа ийм тулаан утна гэж сонсонгүй. Гэхдээ энэ тэнцвэр тун одлого юм. Саяхнаас тэдний дундах цай багасж байна. Аргагүй л дээ. Харка зүгээр нэг цогтолтоос бултаагүй. Аароны цогтолтууд салхины даралт болон жижирл жалгаруулж байгаа. Тим хэмжээний хурд болон масс бие болон ухаанд нөлөөлөхөөр салхины даралт үүсгэдэг. Аароны хөдлөх тоолонд хөлрүүн шилжиж бие асар их чин дивжээг дөргөж байгаа. Харка энэ бүхнийг бодолцож үзэнгээ Аароны бүх цогтолтоос бултаж байгаа. Гэхдээ тун удахгүй тэр энэ бүхнийг дийлгэвэл. Түүний ертөнцид цаг хугацаа өөрөөр өнгөрдөг байсан ч хүний нэгэн зэрэг боловсруулж чадах юм мэдээлэл хязгаартай. Шүүгч хагас өөрийн ухаантай байна. Давтагдах дайралт хөр өвглийн яцыг нэмэгдүүлнэ. Хүн тийм хэмжээний стрессийг дийлэхгүй. Утгагүй Харкагийн оюун ухаан хурдстайгаар уналтанд орно. Гэхдээ Аарон боломжтой байгаарай. Хитрхийг үнживэх юм бол чи Харкаг алж мэдэн шүү. Харин Кей залгажуулагч одоо хүртэл энэ тулаанд нь хангалттай биш байна гэж үзээд байдаг. Яг юунд нь хангалттай биш байгаа юм бэ гэхлээр Аароныг өөрийнхөө жинхэнэ хүчийг харахгүй байна. Чи бол айдас болон ялалтын амьд жишээ. Чи айдсыг ярьчиж дайснуудаа дартаг. Мөн өөртөө нэр хүнд болон ялалтыг авчирдаг. Чи бүгдийг нь хаанчлах гэж төрсөн. Гүмэдгүй одоо энэ Кей залгажуулагчийн цаад санаа нь болохоор эцэстээ манай Харкаг ашиглаж Аароны жинхэнэ хүчийг л харах гэж байсан юм шиг байгаа мэдгүй за энийг нь тэгээ сүулт нь ойлгомжтой гараад ирэн заяа. Нөгөө сэтгүүлч чинь болохоор хүнд жингийн дэлхийн аврагаар онтойд. Джейсон удаан хугацааны турш айдсын билет тэмдэг байсан ч түүний үе өнгөрсөн. Хүнд жингийн ангиллын дарамтлаас зогсон өжирхэг тамирчны алтан үе ирсэн юм. Хүн шинээр гарч ирж буй тамирч дөргөл дээр нь гарахын тулд хооронд өрсөлдөж эхэлсэн. Энэ үе боксing шүтэн бишрэгчдийн хувьд хамгийн зовоотой байлаа. Учир нь хинч ялж мэднэ. Эдэл хүнд жингийн ангиллал хамгийн агуу удирдагчтай учир тийм ч удаагүй. Айдас гайхал бишрэл
Ноёрхол, сорилт, сандрал, мөн галт зурал. Үе болон өрсөлдөгч нар түүнийг сорихоор гарч ирсэн. Гэхдээ бүгд ялагдсан. Тэнд ямар нэгэн төрлийн эрхэмсэг байдал байлаа, үл мэдэгдэх газар эрсдэлтэй хүчин чармал гаргаж байгаа юм бэ. Бүх боксчдын хүсэн мөрөөддөг хүч чадал болон нэр алдрын оргил руу авирах. Тэр яг л амжилтын бэлэг тэмдэг мэт. Өргөл жоргол дээр зогсдог байсан. Гэсэн чи өрөг сэтгүүл чинь таны хувьд бокс гэж яг юу вэ гихтэнэ? Би ч гэсэн утга учир болох гэж оролцсон. За энэ хүрээд энэ удаагийн партиг дуусгаж байна. Тэгэхээр та хэд дараагийн партиг илүү хурдан авч үзхийг хүсвэл лайк болон сабскрайб дараад тэгээд болж өгвөл доорх данс руу донешн хийж биднийг дэмжээрэй. Хэрвээ дэмжих юм бол яг одоо үзэж байгаа таны контентын чанар сайжрахаас гадна парт хоорондын хугацаа хүртэл багасгах юм шүү. За тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.